Дараах эхийг анхааралтай уншаад асуултыг хийж үзтгээрэй. Нэгэн харамч хүү байжээ. Эцэг эх хоёр нь энэ зангийн хэрхэн засах тухай ярилцаад нэг арга олов. Хүүгийн төрсөн өдөр болоход ээж аав нь түүнийг бусдад бэлэг өгвөл хамгийн сайхан баяр болно хэмээн зөвлөжээ. Хүү эхлээд гайхаж байсан ч сониуч зандаа хөдлөгдөн зөвшөөрөв гин. Тэд хүүгийн хамгийн дуртай модтой чихрээс аваад өндөр насны халамжийн газар руу явцгаалаа. Тэднийг очиход хөгсчүүд өдрийн хоолоо идцгээж байв. Хүү тэдэнд модтой чихрээсээ тараахад хүмүүс хүүг хөөрдөн баярлаж танхимаар дүүрэн дуу шүү яриа хөөрөө болоод явчихав. Нэгэн эмээ зээгээ сансан ч юм уу сэтгэл нь хөдлөөд асгаруулan уйлав. Хөгсчүүд түүнийг тайтгаруулж бүгд л хүүд баярлснаа илэрхийлж танхимаар дүүрэн баяр хөөр уярал хайр гээйлээ. Түүнээс хойш хүү өгөх нь авахаасаа илүү сайхан юм байна гэдгийг ухаарч авчээ. Түүнээс хойш хүү харамт зангаа гээсэн гэдгээ. Эхийг уншаад дасгал даалгаврыг хийж гүйцэтгээрэй. Өглөг өгсөн нь хинт илүү ач тустай болсон бэ? Чи хизээ, хаана, ямар үед өглөг өгсөн эсвэл авсан бэ? Юу өгсөн, юу авсан бэ? Мэдрэмжээ хэрхэн илэрхийлсэн тухайгаа бичээрэй.